Сайн байцгаана уу? Сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Амис подкастын шуудан ирлээ болонгийн дараагийн захидлыг уншиж хүрэхэд бэлэн боллоо. Сайн уу? Миний хайраа. Чамдаа удахгүй ирэх гэж байгаа хайрын баярын мэнд. Энэ баярыг бид хичнээн сайхан тэмдэглэхээр төсөөлөн байсныхаа ботхоор жаргалтай байгаач баяраарч цаашиж хамт байхгүй гэсэн хүндхэн бодол нүдэнд нулимс дүүрхэн сэтгэлийг шаналуулж амьсгал төгжих шиг л болж байна. Хайр бүрхэн жаргалтай төгсөхгүй нэгэн жишээ бит байх. Гэхдээ энэ миний хайр чиний хайрыг өгөөсгөж байх юм бишээ. Энэ бидний хайр өрнөлдөө төрхөн паузлаад чамайг минь жаргалтайгаар сайхан хайрлах нэгэн азтай бүсгүйд боломж олгон дараа төрөлдөө иргэн уулзаад бүх амьдралаа яг л бидний өмнө хамтдаа төсөөлсөн шиг гэгээн сайхнаар чамаагаа хайрлуулна гэдэгт хайр нь итгэж байна. Чамаагаа мартаж чадна, хурдан мартмаар байна гэж худлаа хэлсэнд уучлаарай. Тэг чамааг болон өөрийгөө хуурсан минь хэдэн зуун удаа хэлсэн ч үнэн болохгүй хуурамч зүйл. Чамдаа хий найдлага төрүүлж хий дэмий хайрыгаа улам зовоохгүй л гэсэндээ чамааг хайрлах хайрын минь нэгэн хэсэг юм шүү дээ. Чи бол миний анхны хайр. Хизээж үерхэн хайрлна гэж төсөөлж байгаагүй чамайгаа зүрх сэтгэлээрээ хайрлсан нь миний амьдралын хамгийн сайхан дурсамж ах болно. Таанч чи минь миний хайрыг үнэлдэггүй итгэдэггүй байж дээ. Хэдэн мянган удаа би чамдаа хайртай гэсэн чи минь эргэлцсэн хэвээр хийх хардлаа надад итгэдэггүй гэж гомдлох болгонд чамаагаа алдахгүй гэсэн айдас харамсах сэтгэл гэдэг хайр нь үнэн гэдгээс харцнаас ч л мэдэрдэгч өгөлдөг нь ирээдүйн амьдралаа хамтдаа төсөөлж нөгөө л одоо юм байгаа юм чин ирээдүйд улам хүндрэхүй гэсэн айцын илэрхийлэл гэдгийг чи минь ойлгоорой. Миний хайрын өгсөн бэлэгнүүд одоо ч гэрээр дүүрэн хайж яаж чадах вүлээ дээ. Хайрын минь сэтгэл юм чинь. Хайр нь муудалцах болгондоо өөрийн гараар бичсэн захиагчин гаргаж ирээд уншдаг. Унших болгондоо л уйлдаг. Үүнд юу гэж бичснээ санаж байна уу? Хараа, уучлаарай хараа, чамдаа ойн баярын минь хүргэе. Чамаагаа хайрлах хайр минь хязгааргүй, хизээш дундрахгүй хайраа. Хайрах нь бэлэг, эмэгтэй цэцэг. Энэ цэцэг заавал аз жаргал авчирдаг гинлээ. Өөр хүүхэдгүй нэг хүүхэдтэй болгож, гэр бүлгүй нэг гэр бүлтэй болгодог, заавал аз жаргал авчирдаг гэсэн. Миний хайр яг энэ цэцэг шиг өөрөглж надад аз жаргал бэлгэлдэг. Чамдаа хязгааргүй хайртай шүү. Хайраасан гэсэн байна. Би олон захиа авч байгаагүй л дээ. Гэхдээ захиа гэгч зүйлийн эрхэм сайхныг энэ захианаас мэдэрч байсан. Гараар бичсэн тэр захиа чиний өгсөн үнэтэй тос жижиг янз бүрийн бэлгэнүүдээс хамгийн сайхан нь. Харин ч бас чамдаа энэ сайхан бэлгийг барих гээд нөгөө л нэг том нулимсаа урсгаад уйлаад л бичээ сууж байна. Гэхдээ чи минь авахгүй байж магадгүй. Ав бол сэтгэл чинь намайг л гэдэг болохоор над шиг шаналж уйлаад унших байх. Тиймээс чи минь аваад чирэхгүй биз дээ. Хизээ нэгэн өдөр уншвал тэр өдөрч бас чамайг хайрласаар л яваа шүү. Миний хайр чинь нулимсыг минь урсахгүй гэсэндээ уйлахаар л арчаад уучлаарай гэтгсэн. Тэглээгээд би ч улам эрхлээд л мэлмөрүүлдэг. Чамд харуулдаг нулимс баярын, хайрын, харамын, гомдлын нулимс байсан уу гэхээс хорслын нулимс нэгч байгаагүй юм шүү. Би танихгүй эмэгтэй цагтал гэдэг номыг уншаад энэ бүсгүй бүх амьдралаа зориулсан байж юундаа тэгтлээ ирж уучлал гуйдаг байна даа гэж бодож байсан ч гэхдээ үнэхээр хайртай учраас бүх зүйлд өөрийгөө буруутгаж чамаагаа гомдоож шаналаж бүр хайрлаж өөртөө дасгасандаа бүгдд нь бүх зүйлд нь уучлалт гуймаар санагддаг юм байна. Миний хайрын халамж намайг үнэнхэн муузан сургасан да. Намаага дааруулах гэж такси барьж хүргэж өгөөд
буцаад автобусан суугаад харна. Хамт хоолнд орохдоо хамгийн шимт хичээлтэй бүхнийг надад өгч хамт байх бүх цаг хугацаанд намайг гэдг нь хайрыг нь хичнээн их уураадаг байсан гэж. Бүр намайг сагс сайн тоглодог болгох гэж өглөө 7 цагт такси барьж ирж аваад хайрынхаа биеийг хүчтэй чирэг болгоно гэж дасгал хийлгэн, гүйлгэн янз бүр л болно. Тэгээ дараа нь урамшуулж, үнсэж, ундаа авч өгч магтаад л би ч улам эрхлээд уурлахаараа бүх зүйлийг заадаг, намайг удаангуулгаж зовоолоо яатаргаатай ингээд л эрхэлнэ. Гэхдээ хайрын чамшиг сэтгэл гаргадаг хүн ховор гэж дотроо боддог л байлаа. Ийм хайр заяасанд зөндөө их баярлаа гэж бурхандаа залбирдаг байсан. Таанч би хажуудаа байлгаж чадсангүй дээ. Би чамаагаа алдахгүй, өөрөөсөө явуулахгүй гэж боддог байлаа. Гэхдээ энэ миний хүссэн зүйл биш. Энэ бол энэ насны хамгийн муухай зээлсэх хувь тавилан байсан. Дараа төрөлдөө би чамаагаа нэхэд булааж аваад хизээж тавихгүй, хинт ч боломж олохгүй шүү. Одоо олгосон боломжоо надаас салсан гэж гундаахгүй сайн ашиглаад аваарай. Миний хайр сагсаа тоглож байхдаа хамгийн сайхан харагддаг шүү. Өөрөө л залхуурахгүй, өөртөө ихтэй бүтээч байвал хүссэн бүх зүйл чинь хүрээд ирнэ хараа. Ирээдүйд ирэх миний хайрын насныхаа нь энэ хорвоогийн хамгийн азтай бүсгүй байх та. Харин би хамгийн азгүй эмэгтэй. Гэхдээ зөвхөн энэ төрөлтөө л гэж өөрийгөө тайвшруулж байна. Харин ажлаа сайн хийгээд хилээж сайн давтаад харахад шаналаагүй тоохгүй байгаа юм шиг боловч дотроо бол өхөж байгаа. Энэ завгүй амьдрал намайг сатааруулж байна да. Гэхдээ миний хайр надад бүү санаа заваарай. Чиний хүсдэг хүчтэй, эрүүл чирэг, чадвартай, арчаатай, мундаг эмэгтэй байх болно. Чиний минь надад өгсөн зөвлөгөө, хайр халамж, бүхнийг санаж чамдаа өгсөн жижиг гисэн амлалт бүрээ биелүүлэхийг хайрна хичээж байгаа. Чи харин надад өгсөн амлалтаа ч гэсэн биелүүлээрэй. Миний хайр бүгдийг нь чадна. Сэтгэл гаргасан зүйлдээ хичнээн сэтгэл гаргадгийг чамайг ямар хүн болохыг би мэддэг болохоор хайр нь баттай хэлж чадна. Захиагаа би баяртай дуусгамаар. Чамда дахин хайрын баярын мэндийг хүргэе. Миний хайрыг миний мэдрүүлээгүй, миний өгч чадаагүйг өгч чадах гигийн хайртай учруулаарай гэд бурхан сахиустай залбирч авнаа. Үргэлж хайрлах дотоод хайраа үүнээс өөрөөр илэрхийлж чадахгүй байгааг минь уучлаарай. Хайрт минь дараа төрөлтөө уулзъя. Гэхдээ энэ л хэвээрээ байгаад дахиад намайг нэг л насаараа хайрлаарай. Тэр үед чамаагаа би хизээж тавьж явуулахгүй шүү. Би чамдаа хайртай.